Hello everyone. 3-р chapter уншицгаая. За өмнөх chapter маань болохоор A Wine Shop in Paris гэх нэртэй байсан. Mr. Lorry, Lucy Manette, Miss Pross 3 виноны дэлгүүр рүү орсон. За тэгээд Парисаас доктор Manette-ийг аваад тэгээд Англи руу ирсэн байгаа. Lucy Manette-ийн аав доктор Manette болохоор нэлийн бие тааруу байсан. Гэхдээ Англид ирээд гайгүй болсон. Францаас Англи руу явж байхдаа нэг залуутай танилцсан. Тэр залуу нь хөгшин аавд нь тусалж байсан. За тэр хүн нь тэгсэн чинь нэг тийм шүүх хуралд оролцож байгаа юм байна. За энэ шүүх хуралд доктор Manette болон Lucy хоёр оролцох хэрэгтэй гэдэг ийм захиа авсан байгаа. За тэгээд chapter маань болохоор The Old Bailey гэдэг нэртэй. Ер нь бол Old Bailey гэдэг нэртэй ийм шүүх хурлын газар. За нэг нь уншаад явцгаая. Charles Darnay stood in the courtroom. Нөгөө нэг залуугийн маань нэр маань болохоор Charles Darnay байгаа. Stood in the courtroom гэхээр шүүх хурлын танхимд зогсож байсан. Stood гэдэг нь болохоор stand гэдгийн өнгөрсөн цаг байгаа. He stood in front of the judge and the jury. Тэр шүүгчийн болон шүүгчдийн бүрэлдэхүүний өмнө зогсож байсан. In front of гэхээр урталт нь гэсэн үг. Dr. Manette, Lucy and Mr. Lorry sat at the back of the courtroom. За Dr. Manette, Lucy тэгээд Mr. Lorry буюу аавтай нууцлж өгсөн ноён Lorry энэ гурав шүүх хурлын өрөөний хойно нь суусан. A lawyer stood up. Хуульч боссон. The lawyer spoke to the judge and the jury. Өмгөөлөгч шүүгч болон шүүгчдийн бүрэлдэхүүн рүү ярьсан. Бүрэлдэхүүнд хандаж ярьсан гэсэн. Spoke to гэхээр Charles Darnay traveled many times between England and France, the lawyer said. Charles Darnay Англи болон Францын хооронд олон удаа аялсан гэж өмгөөлөгч хэлсэн. There are some witnesses. За хэд хэдэн гишүүд байна. These people saw Darnay in Dover and in Calais. За эдгээр хүмүүс нь these people гэдэг нь эдгээр хүмүүс Darnay-г харсан, Dover-т харсан, тэгээ Calais-д бас харсан. One witness saw Darnay giving some papers to a Frenchman. Нэг гэрчин Darnay-г нэг Франц хүнд хэдэн цаас өгж байгааг харсан. Darnay is a spy. Darnay бол тагнуулч. За the first witness was Lucy Manette. За эхний гэрчин болохоор Lucy Manette байсан. Lucy went to the front of the courtroom. Шүүхийн танхимын өмнө Lucy очсон. She answered the lawyer's questions. Тэрээр lawyer буюу хуульч эсвэл өмгөөлөгчийн асуултанд хариулсан. Did you see Charles Darnay on a ship? The lawyer asked. Та Charles Darnay-г усан онгоцон дээр харсан уу? Гэж хуульч асуулаа. Ерөнхийдөө lawyer гэдэг хуульч гэд орчуулсан авчи. Yes, I did, Lucy replied. Тиймээ би тэгсэн гэж Lucy хэлсэн. Хариулсан. We were traveling from France to England. Бид нар Францаас Англи руу аялж байсан. Mr. Darnay often travels between England and France. Mr. Darnay банга Англи болон Францын хооронд аялдаг. Travel between гэхээр хооронд аялдаг гэсэн утгатай. За өмнөх өгүүлбэр we were traveling from France to England гэхээр бид нар Францаас Англи руу аялж байсан буюу past continuous tense буюу үргэлжилсэн өнгөрсөн цаг байна. За дараагийнх нь did he speak about the American colonies? The lawyer asked. За тэрээр Америкийн колониудын талаар ярьсан уу гэж хуульч асуусан. No, he did not. Үгүй тэр яриагүй гэсэн байна. Then the lawyer asked Dr. Manette and Mr. Lorry the same questions. За үүний дараа хуульч доктор Manette болон Mr. Lorry-гоос адилхан асуултуудаа асуусан. Dr. Manette did not remember his journey from Paris to London. Доктор Manette болохоор Парисаас Лондон руу явсан аяллаа санахгүй байсан. Journey гэдэг маань аялал гэсэн утгатай нэр үг байгаа.
Did not remember гэдэг нь санахгүй байсан гэсэн утгатай. За Mr. Lorry had not spoken to Charles Darnay. Mr. Lorry болохоор Charles Darnay-тэй яриаггүй байсан. Энэ дээр болохоор past perfect tense ашигласан байна. Ерөнхийдөө Mr. Lorry энэ үйл явдлаас өмнө Charles Darnay гэдэг хүнтэй ерөөсөө яриаггүй гэдэг утгыг гаргаж байгаа. За did you see Darnay on the ship? The lawyer asked. Та Darnay-г усан онгоцон дээр харсан уу? гэж хуульч асуусан. Yes, said Mr. Lorry. Тийм ээ гэж Mr. Lorry хэллээ. The witness was a man with a crooked nose. His name was Barshad. За дараачийн гэрч нь болохоор ийм монхор хамартай хүн байсан. Crooked гэхээр монхор бөгтөр гэсэн утгатай. За witness гэдэг маань гэрч. За his name was Barshad гэхээр түүний нэрийг Barshad гэдэг байсан. Mr. Barshad, the lawyer began. Mr. Barshad гэж хуульч ярьж эхэлсэн байна. Ерөнхийдөө эхэлсэн. За begin гэдгийн өнгөрсөн цаг нь began байгаа. За хэрвээ perfect tense-үүд буюу 3 дугаар хуургалаар хуурах юм бол began болж үргэлжлэгдэг. Begin, began, begun. Do you often travel to France? Та ер нь байнга Франц руу аялдаг уу гэж асуусан байна. Yes sir, I do, answered Barshad. Тийм ээ ноёнтон би тэгдэг гэж Barshad хариулсан. Did you see Charles Darnay at Calais? Charles Darnay-г Calais-д харсан уу? Yes sir, I did. I saw him give some papers to a Frenchman. Тийм ээ би тэгсэн ноёнтон. I saw him give some papers to a Frenchman гэхээр би түүнийг Франц хүнд хідэн цаас өгж яхахыг харсан гэж байна. Another lawyer stood up. Өөр нэгэн хуульч босч ирсэн. He was Charles Darnay's lawyer. За энэ хуульч нь болохоор Charles Darnay-гийн өмгөөлөгч байсан. His name was Stryver. Түүний нэрийг Stryver гэдэг байсан. Нөгөөний хуульч нь болохоор буруутгах гэдэг Charles Darnay-г. За энэ хуульч нь болохоор Charles Darnay-г өмгөөлж байгаа хуульч маань Stryver гэдэг нэртэй. Тэгэхээр энэ хуульчийг нь болохоор бүгдээрээ өмгөөлөгч гээд нөгөөтгийг нь хуульч гээд явчих болох бах. За Mr. Barshad, what is your business in France? Mr. Stryver asked. Ноёнтон Barshad, Mr. Barshad, Францд таны бизнес юу вэ? гэж Mr. Stryver асуусан. It is private business, sir, Barshad answered. Ер нь бол хувийн тийм бизнес байгаа. Private гэдэг нь ерөнхийдөө хувийн гэсэн утгатай. За тэгж Barshad хариулсан байна. Answered. За answer гэдэг үг нь болохоор үйл үгээрч ашиглагддаг, нэр үгээрч ашиглагддаг. Нэр үгээр ашиглагдахтаа зүгээр answer гэнэ. За тэгээд энэ дээр болохоор үйл үгээр ашиглагдаж байна. Яг тэгвэл үйл үг нь хувраад өнгөрсөн цаг дээр хувирсан байгаа учраас answered. За тэгээд дуудахтаа болохоор W-г нь дуудахгүй зүгээр answered. Do you give letters or papers to Frenchmen sometimes? Asked Mr. Stryver. За Mr. Stryver асуусан байна. Та заримдаа Франц хүмүүст захиа юм уу, цаас өгдөг үү гэж асуусан байна. Yes sir, Barshad replied. Тийм ээ, ноёнтон гэж Barshad хариулсан. Charles Darnay also has private business in France. Charles Darnay бас хувийн юм бизнестэй. Францд юм хувийн бизнестэй. Also гэхээр мөн адилхан гэсэн утгатай. Why are his papers different from yours? Түүний цаас таныхаас юугаараа өөр юм бэ гэж асуусан байна. Яагаад өөр юм бэ гэж асуусан байна. За Darnay gave papers to a spy, said Barshad angrily. Darnay тагнуулчид цаас өгсөн гэж Barshad ууртайгаар хариулсан. Ууртайгаар хэлсэн. Darnay met the spy at night. Darnay тагнуулчтай шөнөөр уулзсан. I heard them speak about George Washington. Би тэднийг George Washington-ы талаар ярьж байгааг сонссон. Washington is a revolutionary in the American colonies. Washington болохоор Америкийн колониудад хувьсгал авчирсан юм хүн утгатай. Revolutionary. You saw Darnay and the French spy at night? Asked Mr. Stryver. За Darnay болон Франц тагнуулыг шөнөөр харсан гэсэн үү гэж Mr. Stryver асуусан байна. За энэ дээр болохоор did you see гэж асуугаагүй. You saw Darnay and the French spy at night
гэж асуусан байгаа. Энэ нь болохоор шүүх хурал дээр ерөнхийдөө ингэж асуух боломжтой. Одоо яг энэ зүйл нь үнэн гэж та хэлж байна уу гэсэн маягтайгаар асууж байгаа учраас. Did you see Charles Darnay clearly? Charles Darnay-г тодор харсан уу? Яг мөн байсан уу гэж асуусан байна. Clear гэдэг маань цэвэрхэн гэсэн утгатай тийм. Яг ингээд тод гэсэн утгатай. Тэгээд ly гэдгийг нэмчихээр adverb буюу үйл үгийг тайлбарладаг ийм үг болдог. Тодор харсан уу? Яаж харсан бэ гэдэгт хариулсан ийм үгийг adverb гэдэг. Clearly. Ихэвчлэн ly гэдэг төгсгөлтэй байдаг. Yes sir, replied Barshad. I never forget the face. Тимээ ноёнтон гэж Barshad хариулсан. Би хизээч царай мартдаггүй гэсэн байна. Mr. Stryver's clerk was sitting next to him. Mr. Stryver-ийн нарийн бичгэн түүний хажууд сууж байсан. Stryver pointed to this man. Stryver тэр хүн рүү заагаад Mr. Barshad, look at my clerk. Mr. Barshad, миний нарийн бичиг рүү хараарай гэж тэр хэлсэн. He said, have you seen this man before? Та энэ хүнийг өмнө харж ирсэн үү? Everybody in the courtroom looked at Mr. Stryver's clerk. Шүүх хурлын танхимд байсан хүн болгон Mr. Stryver-ийн нарийн бичиг рүү харсан. The clerk was exactly like Charles Darnay. Нарийн бичиг нь Charles Darnay шиг, яг Charles Darnay шиг байсан. Exactly гэхээр яг, was exactly like. Like гэдэг маань дуртай байх гэдгээс гадна адилхан гэдэг утгыг гаргадаг. Mr. Barshad did not answer Stryver's question. Mr. Barshad Stryver-ийн асуултанд хариулсангүй. This is my clerk, Mr. Sidney Carton, said Mr. Stryver. Энэ бол миний нарийн бичиг, Mr. Sidney Carton гэж Mr. Stryver хэлсэн. Is he like Charles Darnay? Тэр Charles Darnay шиг байна уу? Yes, he is, Barshad replied. Тийм ээ, тэр тийм байна гэж Barshad хариуллаа. Did Mr. Carton give some papers to a French spy in Calais? Asked Stryver. Mr. Carton Calais-д байж байхдаа Францын тагнуулд хэдэн цаас өгсөн үү гэж Stryver асуулаа. Asked Stryver. No sir. Үгүй эрхмээ. It was dark, said Stryver. Харанхуй байсан гэж Stryver хэллээ. You saw a man. The man was not Mr. Carton and he was not Charles Darnay. Та нэг хүн харсан. Тэгээд тэр хүн маань Mr. Carton биш байсан. Тэгээд бас Charles Darnay бас биш байсан. Everybody looked at Sidney Carton again. Хүн болгон Sidney Carton руу дахиад харсан. He was exactly like Charles Darnay. Тэр Charles Darnay-тэй яг адилхан байсан. Mr. Stryver was right. Mr. Stryver зөв байсан. The 12 men of the jury left the courtroom. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан 12 хүн шүүх хурлын танхимаа орхиод гарсан. Left гэдэг маань leave гэдгийн өнгөрсөн цаг байгаа. They had to make a decision. Was Darnay guilty or was he not guilty? За тэр хүмүүс шийдвэр гаргах хэрэгтэй байсан. За энэ дээр болохоор had to make a decision гэдэг хэсэг байна. За энэ болохоор have to буюу тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг үгний өнгөрсөн цаг байгаа. They had to make a decision гэхээр тэд нар шийдвэр гаргах хэрэгтэй байсан. Тэд нар шийдвэр гаргах ёстой байсан гэж орчуулж болно. Was Darnay guilty or was he not guilty? Гэдэг нь болохоор Darnay буруутай байсан уу? Эсвэл тэр буруугүй байсан уу? Guilty гэдэг маань буруутай гэсэн утгатай. A few hours later, the jury came back in the courtroom. Хэдэн цагийн дараа шүүгчдийн бүрэлдэхүүн шүүх танхимд буцаад ирсэн. The judge spoke to one of the jurymen. За шүүгчдийн бүрэлдэхүүний нэг хүнтэй нь ярьсан. What is your decision? He asked. Та бүхний шийдвэр юу вэ? гэж тэр асуусан. Not guilty, said the juryman. Шүүгчдийн бүрэлдэхүүний хүн буруугүй гэж хэлсэн. Darnay is innocent. He is not a spy. Darnay бол гин буруугүй. Тэр бол тагнуулч биш. За ингээд 3 дугаар chapter маань дуусч байна. Энэ үйл явдлуудын маань зураг болохоор энэ байна. Ерөнхийдөө шүүх хурлын ийм зургнууд байсан. Энэ тэгээд энэ. За энийг болохоор та бүхэн харсан байгаа. Дараагийн chapter нь болохоор New Friends буюу шинэ найзууд гэдэг нэртэй. Энэ 7 хоногийн маань видео ингээд өндөрлөж байна. Дараагийн видеогоор уулзлаа баяртай.